Ховд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурал боллоо. Тайлангийн хуралд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн, Пүрэвганд тэргүүтээ, аймгийн цагдаагийн газар, прокурорын газар, шүүхийн тамгын газар, онцгой байдлын газар, зэвсэг хүчний 123 дугаар анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагын удирдлага төлөөллүүд оролцож 2018 онд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцлээ. Тухайлбал энэхүү хурлаар архитан согтуурхтай тэмцэх, хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, мал хулгайлах гэмт хэрэг, замын хөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлүүдээр холбогдох байгууллагууд мэдээлэл хийсэн юм а. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд 17 байгууллага хамтран ажилладаг бөгөөд 2018 онд 32 ажил төлөвлөснөөс төлөвлөгөөт ажил 95% биелэлттэй буюу 31 ажлыг нь хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн 2018 онд гэмт хэрэг зөрчил 20.2% буурсан үзүүлэлттэй байна. 2018 онд бид өхөн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 32 ажил хийхээс өнөөдөр 31 ажлын хийсэн 95% төлөвлөгөө биелэлттэй байна. За гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил бол бид бүхний яг хийх хэрэгжүүлэх гол ажлын нэг байгаа. Яагаад гэхээр зөрчлийн тухай шинэ хууль энэ онд хэрэгжиж эхэллээ. За мөн бусад хууль эрх зүйн актууд хэрэгжиж эхэлсэн учраас энэ чиглэлийн мэдээллийг иргэдэд өгөх ажил бол нэн шаардлагатай байсан. Тэгээ бидний бүхний 18 оны ажил бол энэ рүү чиглэгдсэн гэж хэлж болно. Ер нь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд гэмт хэрэг зөрчил энэ 2018 онд 20.2%-аар буурсан гэсэн ийм дүнтэй байгаа. Энэ нь бид бүхний хамтын ажиллагааны бас үр дүн гэж манай ард иргэдийн маань бас хамтын ажиллагааны үр дүн гэж хэлж болно. За гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажилд бол манай Ховд аймгийн цагдаагийн газар, Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Ховд аймгийн шүүхийн газар, за мөн бусад салбар байгууллагууд, прокурорын байгууллага маш идэвхтэй ингэж хамтран ажиллалаа. Бид бүхэн хууль эрх зүйн шинэ актуудыг сурчилсан зорилгоор бүсчилж прокурорын газартайгаа хамтран томоохон сургалтуудаа зохион байгуулсан сумдаа. За мөн хууль сурталчлах чиглэлээр ард иргэдэд таниулах хийх зорилгоор олон төрлийн аргаыг хэрэгжилж байна. Жишээлбэл боловсролын байгууллагатайгаа хамтраад, прокурорын байгууллагатайгаа хамтраад дэвжээ тэмцээн, АХА тэмцээнийг зохион байгуулж байна. Ингээд ажиллаж байна. За бид бүхний гол зорилго бол ер нь аливаа осол, гэмтэл, аваар зослоос аливаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх болзошгүй энэ зөрчил сэргийлэх олон нийтэд мэдээлэл хүргэсний үндсэн дээр сэргийлэх ийм л зорилготой байгаа. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд дид зөвлөл хоёр ажиллаж байгаа. Жишээлбэл хүрээлэн байгаа орчны гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дид зөвлөл, малын хулгайн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дид зөвлөлүүд ажиллаж байна. За энэ чиглэлээр бол нэлээд ажлуудыг хийн. За мэдээж гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх энэ ажлыг хийхэд бол төсөв мөнгөний хүрэлцээ дутмаг байдаг. Гэхдээ бид бүхэн дутмаг байна гэдэг энэ чиглэлээр ажил хийхгүй байгаад байж болохгүй. За гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын төсвийн гол зарцуулалт нь бол ерөөсөө сумдад ажиллаж байгаа олон нийтийн байцаагчдын хувцас хэрэглэл, нийгмийн даатгалын шимтгэл, салин урамшуулалт ингэж явждаг. За үлдсэн 30 гаруй сая төгрөгийг бид бүхэн олон төрлийн ажил руу хуваарлж хийх ийм зорилготой байгаа. Жишээлбэл манай Ховд аймаг бол гэмт хэрэгээс урьдчилан байгаль орчны гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх энэ төрлийн гаралтын бууруулах чиглэлээр бас нэлээд ажлууд хийсэн. Тэрний үр дүнд 33%-аар жишээл энэ төрлийн гэмт хэрэгийн гаралт буурсан байх жишээтэй байна. Мөн малын хулгайн гэмт хэрэг нэлээд гайгүй хуваар буурсан. За мөн бүлэглэн үйлддэг энэ илэрдэггүй байсан гэмт хэрэгүүд манай цагдаагийн байгууллагын хамт олонны гişээр зүтгэлийн үр дүнд бид бүхний хамтын ажиллагааны үр дүнд бас томоохон хэрэгүүд маань илэрч байх жишээтэй. Тэгээ иймэрхүү ажлууд хийгдээд явж байна. Энэ ажлаа бол улам эрчимжүүлнэ. Ялангуяа жишээлбэл жаргалан сумаа энэ бусад томоохон суурингуудыг камержуулах ажлыг энэ онд нэлээд сайн хийн. Жишээлбэл манай иргэд гэмт хэрэг үлдчихэд юм уу тийм ээ хэрэг зөрчил хийчихэд бид бүхэн тэгээгүй ингээд маргаа мэтгээний асуудал маш их байдаг. Тийм учраас тэрийг албан ёсоор баталгаажуулах, камержуулах ажлыг энэ 18, 19 онд нэлээд бас эрчимтэй хийнэ гэж ингэж бодож байгаа. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь альва осол гэмтэл, аваар гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, болзошгүй гарах зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл хүргэж ажилладаг. Энэхүү хуралдаанаар 2019 онд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
Хийж хэрэгжүүлэх ажлын саналууд цаашдын зорилтын тухай зөвлөлийн гишүүд санал бодлоо солилцож 2018 онд хэрэгжүүлсэн ажлуудаа цаашид тогтмолжуулан ажиллахаар төлөвлөж байна.